Энд би бас зориуд ирж та бүгдтэйгээ уулзъя гэж ингэж одоо бодсон. Тэгээ энэ бид санаачлагчтай ингэж ярьж болно. Урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүгдтэй талархал илэрхийлье. Бидний гол санаа энэ уулзалтын гол санаа бол яг уулзалт болж байгаа шиг хийх гэж байгаа ажлын гол санаа бол ер нь бид төр нийгмийн харилцаа, төр засаг нийгэм харилцан ойлголцдог, харилцан ярилцдаг, харилцан сайн ярилцах тийм механизм бий болох ёстой. Энэ механизмаар дамжиж эцэст нь төр засгаас гарч байгаа шийдвэр амьдрал дээр бодиттой хэрэгжлээ олж чаддаг. Хэрэгжих тийм боломжтой ийм одоо шийдлүүд байж тэр шийдлүүд маань улс орны эдийн засгийн ер нь нийтдээ нийгмийн хөгжлийг урагшлуулахад илүү хувь нэмэр оруулах ёстой гэсэн ийм ойлголт бидэнд бүгдд нь байгаа. Энэ байгаа ойлголтыг бид нэр ярихдаа бол бүгдээрээ сайн ярьдаг. Хийхдээрээ мэдээж алхмаар урагшлуулж байгаа зүйлж байгаа бах. Гэхдээ тэр болгон ярьснаа ажил болгож чаддаггүй нэг том дутагдал юуны төрөнд бидэнд өөрсөнд маань төр засагч гэсэн байгаа гэж ингэж бодож байна. Тэгээ тэрний гол сул тал нь юу байдаг гэхээр нөгөө бидний ярьж байгаа зүйл маань гаргаж байгаа шийдвэр маань төрийн засгийн шийдвэрүүд яг амьдрал дээр хэрэгжих энэ одоо шийдэл нь бүрэн төгс зөв байсан уу гэдгээс хамаардаг баг. Тэгэхээр тийм хамаарлыг 100% одоо багасгах чаддгүй маа гэхэд зохих хэмжээнд багасгахад бол яриа хэлцэл харилцан одоо идэвхтэй ажил ярилцахын механизмууд хэрэгтэй гэж ингэж үзэж байна. Тэгээ энэний нэг хэлбэрийг бид нар ч бодоод гаргацсан юм биш. Ер нь дэлхийн нийт маань дэлхийн бүх улс орнууд бүс нутгуудаараа бусад одоо хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд албан бус, төрийн бус байгууллага за ер нь нийгмийн энэ оролцоог хангадаг механизмуудыг нэлээд боловсронгуй болгоцсон хэлбэрүүд олон байд юм байна л да. Тэдгээрийн нэг хэлбэр нь тэр олон хэлбэрүүдийн бас нэлээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд магадгүй тодорхой хэмжээнд нэг брэнд болчихсон. Энэ хэлбэр бол Давосын жишээлбэл эдийн засгийн чуулга уулзалт. Бидний хувьд бол олон зүйл ярьдаг ч гэсэн яг гарч байгаа асуудлуудаа санал онолоо хэдийгээр илэрхийлэх боломжууд бүрэн байдаг ч гэсэн яг тэр бусдын зөв жишгийн дагуу системтэйгээр зохион байгуулалттайгаар мөн фокустайгаар ингэж одоо хийдэг хууль механизм бол төдийлөн сайн бүрэлдэж тогтоогүй байгаа. Тэгэхээр тэр механизмуудын нэг оролдлого болох хэлбэрээр Монголын эдийн засгийн чуулга уулзалт гэж энэ уулзалтыг зохион байгуулж энэ уулзалтан дээр бидний өмнө тулгамдж байгаа тухайн жилд эсвэл магадгүй ирээдүйд тулгамдж байгаа гол сэдвүүдээр асуудлаа ярилцдаг, зөвшөлдсдөг, байр сууриа илэрхийлдэг. Дараа нь энэ илэрхийлсэн байр суурьуд нь тухайн жилдээ юм уу цаашдаа тухайн салбарт юм уу тэр сэдвээр шийдвэр гаргагчдад баримжаа болж ирэх ийм одоо дэмжлэг тусалцаа болох юм болов. За энэ шийдвэр гаргагчдад өгж байгаа баримжаа өгж байгаа энэ чиглэл нь бол буцаад амьдрал дээр энийг ажил болгох гэж байгаа нийгэмдээ иргэндээ хэрэгтэй нөгөө түрүүчийн ярьсан хамаарлыг илүү амьдралд хэрэгжих ийм магадaltaй болох нөхцөл талаас ач холбогдолтой юм байна гэж ингэж одоо ойлгож Монголын эдийн засгийн чуулга уулзалт гэж энэ механизмыг ажил болгоё гэсэн ийм санал гаргасан. Ер нь бол урт хугацааны томхон сэдвтэй байх хэрэгтэй. За ер нь нэгдүгээрх нь бол мэдээж хэрэг одоо Монгол улсын өсөлтөх чадварыг яаж хангах юм бэ? Тэгэхдээ ямар чиглэлээр хангах вэ гэдэг дээр мэд бодоход бүхэлдээ ярина. Үндсэндээ нэг дөрвөн чиглэлээр дөрвөн одоо нөөц байна. Улс орны хөгжлийн суур одоо тулгуур нөөц бол юун дээр тулах вэ гэж. Яг бидний мэддэг манай гишүүдээс манай энх бод гишүүд өдр энэ талаас нь ярьж ирсэн. Бидний одоо нийтээр ойлгож байгаа ойлголтоор байгалийн нөөц гэж одоо барагддаг. Гэхдээ маш их Монгол улсын хувьд бол бид их хацтай маш их байгалийн нөөцтэй. За хоёр дахь нь бол энэ байгалийн нөөц бодиттой эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиглахад бол
мэдлэгийн нөөц хэрэгтэй. Мэдлэгийн нөөц гэсэн ийм чухал компанид нэг нөөц байх хэрэгтэй гэж. За энэ ажлууд бодиттой ажил маяглагтай мэдлэгтэй байхын зэрэгцээ хүний хүчин чармаалтаар бий болох бас нэг чухал зүйл бол хүний нөөц. Хүн өөрөө хүнээ боловсруулах, хүнээ чадвартай чадварчруулах гэсэн хүний нөөцийн асуудал байж байна. Энэ хүний нөөцтэй, байгалийн нөөцтэй, мэдлэгийн нөөцтэй, мэдээллийн нөөц, мэдлэг гэхээс илүү мэдээллийн нөөцтэй байхын гадна энэ бүгдийг ажил болгоход дахиад бидний дандаа суур болж ярьдаг санхүүгийн нөөц гэж мөнгөний. Энэ нөөцүүдийг бол бид яаж цааш нь бодлогоор хөгжүүлэх юм бэ гэсэн энэ санаа бол бас нэг тийм суур байхад болохгүй юм байхгүй маа гэсэн ийм санааллыг манай гишүүд гаргаж байгаа л да. Энэ асуудлыг хуралдаан дээр нэгэн идэвхтэй ярилцлага болгоход илүү хөв нэмэр оруулж чадах гишүүдийн энд оролцуулсан байгаа. Энд бол байгаль орчны сэдвүүдээр их бод гишүүнийг гол модератор гэж ярьдаг энэ идэвхжүүлэгчээр ажиллаач гэсэн ийм байр суурьтай байгаа. Оюун гишүүнийг уулуурхайн сэдвээр сайхан бэлэг гишүүнийг бүртгэл энэ мэдээллийн технологид үүсгэсэн энэ сэдвүүд бүхэлд нь гэх мэтээр хөрөнгийн зах зээлийг бас бизнес, банк, санхүү нэлээд сайн энэ ойлгож хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа. Энэ бизнесийн бөгөөд бас төр засгийн хувьд ерөнхий сайдын зөвлөхөр ажиллаж байгаа гонхойгийг энэ сэдвийг авч ярилцлага болгох ёстой гэсэн ийм санд онд ярьж байгаа.